сэтгүүл зүй гэдэг одоо арчилсан нийгмийн хамгийн гол энэ элементийг эрх мэдэлтэй, албан тушаалтай, мөнгө төрхтэй хүмүүсийн одоо гарынхан дор байлгаж ерөөсөө болохгүй. Тэгэхээр үндсэн хуулийн цэцүү бол Монгол үндсэн хууль заасан иргэн үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэл нийтлэхийн эрх чөлөөг баталгаажуулсан юм шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл эрүүгийн хуулийн 13-14 заасан гүтгэх гэмт хэрэг бол энэ эрүүгийн хуулиар шалгах юм хэрэг биш юм аа. Иргэний журмаар явах ёстой гэдэг ийм дүгнэлтийг бол гаргасан. Одоо харамсалтай нь манай улсын их хурл энэ заалтыг хүчингү болгохын оронд бүр одоо ингээд дахиад оруулж ирж байгаа нь буруу байна гэж үзэж байгаа. За яагаад тэгэхээр сэтгүүлчид бол дөрөв дэх засаглал гэж ярьдаг тийм нийгмийн одоо хаана л асуудал байна, хаана болохгүй юм байна, тэнд явж идэг. За тэгээд одоо эрх мэдэлтэй, мөнгө төрхтэй, албан тушаалтанд хүмүүсийн эсрэг явж идэг ийм одоо нийгмийн нүд чиг болсон хүмүүс аахгүй. Өөрөөр хэлбэл одоо дарга нарын дургуг хамгийн их хүргэдэг хүмүүс. Тэгэхээр энэ эрүүгийн хуулийн заалт байснаар дарга нар бол ерөөсөө цагдаад л өгдөг болсон тийм ээ. Өөрийнх нь янз бүрийн тендрийг, ах トゥ хамаатан садных нь асуудлыг, төсвийн мөнгийг өргөө зарсан асуудлыг бичин гол цагдаад өгдөг. За тэгэхээр манай цагдаа нар бол нөө хэрэг шалгаж шийдвэрлэх энэ ажиллагаагаа бол эрүүшүүлт болгож хоригдог. Маш бий болдог. Өглөө ингээл нэг сэтгүүлчийг үүдэндээ дуутчаад огт асуухгүй. Бүтэн өдөр суулгана, хэд хоног явуулна. Энэ нь өөрөө тухайн сэтгүүлчийг залхах, цээрлүүлэх, одоо дахиж ингэж дуу хоолойгоо гаргах энэ зорилгыг нохож. За хоёр дахь асуудал нь юу вэ гэхээр эрүүгийн хэрэг үүсгэж өгсөн гомдлоор нь тийм эрүүгийн хэрэг үүсгэснээр сэтгүүлчийн одоо статус бол яллагдагч болно. За яллагдагч болох юм бол эрүүгийн хууль зааснаар одоо зорчих эрхийг хязгаарлана. Цагдаа хориноо. За тэгээд одоо хувийн баталгаа авнаа. За дээр нь нэмээд гэр оронд нь буюу одоо албан тасалгаанд нь үзлэг нэгжлэг хийх эрх нь нэгдэж байгаа. Бүр нарийн ярих юм бол одоо тусгай арга хэрэгсэл ашиглаж тагнаж чагнах чинь боломж нь хуулийн дагуу өсөж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээд сэтгүүл зүй гэдэг одоо арчилсан нийгмийн хамгийн гол энэ элементийг эрх мэдэлтэй, албан тушаалтай, мөнгө төрхтэй хүмүүсийн одоо гарынхан дор байлгаж ерөөсөө болохгүй гэдэг ийм агуулга. Ер нь бол үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэл нэгдэх одоо энэ эрх бол зөвхөн Монгол Улсын үндсэн хууль биш, соёл хүн төрөлхтний үндсэн эрх байхгүй. Нэгдсэн үндэсний байгууллагын дүрэн байгаа. Улс төрийн болон эдийн засгийн эрхийн конвенц гэж байгаа тийм. Олон улсын бичиг баримтаар баталгаатай эрх эдлэх энэ эрх байгаа. Гэхдээ энийгөө бас ингээ хэтрүүлдэг, буруу зүйлд ашигладаг зүйл бол байна. Хуулийн хариуцлага нь бол эрүү, цагдаа гэхээс илүү иргэний журмаар явах ёстой. За хүнийг одоо гүйтгэдэг нэр төрөд нь халдсан бол энийг иргэний эрхийн шүүхэд хандна. За хохирол төлбөрөө нэхэмжлэх хэрэгтэй байна. Харамсалтай нь одоо Монголын нөхцөлд энэ механизм нь ажиллахгүй байгаа учраас одоо зарим хүмүүс энэ сэтгүүлчдийг ер нь цагдаад өгчээ, шалгуулъя гэдэг энэ байр суурь дамгаа авах шиг байна. Тэгэхээр одоо би шүүхийг хандаж хэлмээр байна л да. Энэ одоо нэг нэгийг гүйтгэдэг нэр төрд халдж байгаа хэргийг маш хурдан шуурхаа ингээ шийдээ явах юм бол одоо аль талдаа маш одоо эвтэйхэн байдлаар зохицуулах гэдэг юм л да. Тэгэхгүй ингээл одоо шүүхт өгчдөг хэрэг үүсгдэггүй, үүсгэсэн хэргийг нь шүүхээр шийддэггүй. Тэгээд одоо хин дуртай нөгөө нэг гүтгэдэг доромжилдаг. За тэгээ манай сэтгүүлчд болдгоо, энэ дарга болдгоо гэдэг нэг ийм ойлголт байна. Тэгэхээр энийг ерөөсөө эрүүгийн хуулийнхээс илүү иргэний журмаар шийдвэрлэх хууль эрх зүйн орчин байна. Гагцуу одоо манай шүүхийн байгууллага шуурхай ажилламаар байна л гэж хэлэх байна. Яг нь энэ бол ерөөсөө эрх мэдэлтэй хүмүүсийн л туйлын хүсэл байхгүй. Өөрийгөө шүүмжлүүлдэггүй, өөрийнхөө болохгүй бүтэхгүй зүйлийг олон нийтэд гаргамааргүй байгаа. Өөрөөсөө өөр үзэл бодолтой, байр суурьтай хүнийг одоо амын хамхих ийм л зорилго байгаа байхгүй. Бидний сонгосон нийгэм чинь бол олон ургалж үзэл, тийм ээ чөлөөт байдал, эрх чөлөө энэ дээр л тогтдог байхгүй. Ер нь бол нийтийн албанд ажиллаж байгаа хүн, төсвөөс цалин авж байгаа хүн бол сэтгүүлчийн асуултанд бол хариулах үүрэгтэй. Сэтгүүлч ямар ч байдлаар тухайн хүнд одоо асуулт тавьж болно. Энд дээр бол уурлаж, бохимдож, дурууцгүйгээр хариулах нь өөрөө тэр хүний үүрэг байхгүй. Яагаад тэгэхээр энэ хүмүүс та бидний төлсөн татварыг захин зарцуулж байгаа юм л хүмүүс байна. Тэгэхээр энийг бол одоо ингээд нэг цагдаа болгоод эрүүжүүлээд одоо үг хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн, өөрийг нь шүүмжилсэн ийм сэтгүүлчдийг айлгадаг байдлыг л зогсоомоор байна. Тэгээ үндсэн хуулийн цэцгийн хувьд бол би маш зөв шийдсэн гэж үзэж байгаа.
харамсалтай нь одоо энэ явж байгаа хуулийн төсөл эрүүгийн хуульд орж байгаа 14.10 гэдэг заалт бол өмнө нь байсан одоо байдлыг дордуулж байна л гэж харж байна.